1959 онд Усаймбын Кыргызсан төрсөн 1975 онд 8 дугаар анги төгсөөд Говьолтой аймгийн Анагаах ухааны дунд сургуульд урд суралцаад 79 онд төгссөн. Төгсөж ирээд Өмнө Говь сумын Холгоо бригадад бригадын нэмчээр ажиллаж байгаад 1980 онд цэргийн албанд татагдсан. Цэргийн албанд татагдаад Ардын армийн 065 дугаар ангийн харьяа Баянгар аймгийн Баян лэгтэх тусгай ангид цэргийн алба хаасан. Цэргийн алба хаахта планшетчин ариун цэврийн зааварлагч өвлөөрэ нарийн бичгийн дарга гэсэн тушаалыг хашиж алба хаагаад ахлах дөрөвч цолтой цэргийн албанаас халагдсан. 1983 онд Кыргыз сумын Көвөмдгийн салбарт их баригч байгамчаар ажиллаж байгаад 84 онд аймгийн эрүүл хамгаалах газарт улаан дагалан хариуцсан орлогч даргаар ажиллаж байлаа. 1987 онд Анагаах ухааны их сургуульд суралцж 93 онд төгсөж ирээд Наранбулаг сумын салбарын эрхлэгчээр 85 он хүртэл ажиллаж байлаа. 85 оны 8 сараас 13 он хүртэл Тэлийн цэргийн ангид Көвөмдгийн албаны дарга их хэмжээр ажиллаж байгаад өндөр насныхаа тэдвэрт гарсан. Гараад 14 оноос 16 онд аймгийн нийгмийн даатгалын хилтэс байцаагч хэмжээр ажиллаж байлаа. 1995 онд аймаг руу шилжихэн ирэх бодолтой байсан боловч аймгийн нэгдсэн эмнэлэгт оронтой байхгүй учраас Тэлийн цэрэг эмч авна гэсэн зан мэдээний дагуу ангийн боловсон хүчинтэй уулзаж өөрийнхөө байдлыг танилцуулсан. Тэр үед боловсон хүчин даваа сүрэн байгаад надыг гөлгөө хорондоотой уулзуулж асуудлыг танилцуулсны дараа амралтаа дуусгаад ирэхэд үйдэн дээр нэг өндөр хөөхөн нэг намхан нуруутай хоёр хөөхөн байж тэгэл бид гур байлаа. За энэ бол 3 хэмжил орох юм байна гэж бодоод сууж байтал харин даваа сүрэн дуудлаа таагаар гуруулаад ирэхэд гуруулаа ороод ирлээ. За ороод асуусан чинь та нарын асуудыг шийдсэн. Тэр таныг их хэмжээр дэлгэр зэдэг таныг сөүлэгчээр чинжидмаа таныг азаргчаар ингээд ажиллах боллоо. Асуух асуулт байна уу гэлээ. Алгаа гэх за тэгээд маргааш өглөөнөөс эхэлж үндсэн ажилдаа ороороо. Хэлээд гаргалаа гараад бид дунгуур нэгнтэйгээ танилцаад тэгээд маргааш өглөөн ажилд ирлээ. Ажилд ирэхэд гөлгөө хорондоо дуудаж эмнэлгийг оруулах уран байр одоохондоо алга байна. Та нарыг эхлээд гэр барьж гэрт эмнэлгийнхээ үйл ажиллагааг явуулна. Өнөөдөр гэр барьж өгнө гэлээ. 8 дугаар сарын 20-нд гэр эмнэлэгтэйгээр үйл ажиллагаа явуулсан. Тэр үед чинь асхтын заставаас дөрөө нуурын застав хүртэл тэл хамгаалтын үүргийг манай гүйцэтгэдэг байсан. Зөрчил ихтэй, өвчлөлтэй ийм үе байлаа. 1996 оны 6 дугаар сард ангийн байрлалд шинэ байрлалд ирж эмнэлэгт нэгээрээ хоёроо байр өгсөн. Нэг нь бол өвчтний өрөө, нөгөөх нь хоёр хаваагаас сүүлэгч эмч нарын өрөө болгож тогтжуулсан. За мөн удалгүй эмнэлгийг бол Көвөмдгийн алба болгон өргөтгөж 4 ээлжийн сүүлэгч, асрагч, баг эмч тэгээд эмнэлгийн жолооч, эмнэлгийн машинтаагаар үйл ажиллагаа явуулахаар өргөтгсөн. Үүнээ зэрэгцээ бүх застауудыг ариун цэврийн зааварлагчаар хангалт хийсэн. Тэгээд ариун цэврийн зааварлагчтай анхан шатны тусам зөвлөх цөнх харуулууд бол автишиг гаргаж өгч үйл ажиллагаа явуулж байлаа. 2001 онд манай анги болон завхны 277 баруун төрөний 311-р ангийн бүх ариун цэврийн зааварлагчдын сургалтыг манай анги дээр 3 хоног зохион байгуулж эмнэлгийн анхан шатны тусам зөвлөхийг үзүүлэх сургалтыг зохион байгуулж амжилттай дуусгасан юм а. 2000 онд манай эмнэлэг дахин өргөтгөл хийж энэ дээд талын цагаан байранд бид өөрсдөө хүчээр засвар хийж 5 өрөөтэй болж энд өвчтний 2 өрөө энд цэргийн албан хаагчдыг хэвдүүлэх 5 ортой 1 өрөө офицер хаагчдыг хэвдүүлэх 2 ортой 1 өрөөтэйгээр үйл ажиллагаа явуулж ихсэн юм а. 2002 онд малчтынхаа дэмжлэг тусатаагаар гашууны гол Тэрэм хотод үйний саамны сувлыг байгуулж тэнд ангийнхаа бие бүрэлдэхүүнийг 7-8 дугаар сард хэвдүүлж сувлүүлж ажиллаж байлаа. 2008 онд Нүүбийн хүн амын сангаас зохион байгуулсан бэлгийн замын халдвар төвчин болон доохон эсрэг шинжилгээ хийх
одоо лабораторийг одоо манай ангид дээр байгуулсан. Үүнийг дагалд нь одоо фургон машин эмнэлгийн тусламж үйлчлэгэнд явж ирсэн юм аа. Эмнэлгийн албан эмнэлгийн гэрлийн ажлыг сар тутам зохион байгуулж, хяналт тавьж, одоо эрүүл ахуйн дэглэмийг сахиулж, илэрсэн альва дутагдлыг одоо арилгуулж ажиллаж ирлээ. Асхатын тастав, дөрөө нуурын тастав хүртэл одоо үйл ажиллагаа явуулж эмнэлгийн тусламж үйлчлэг үзүүлдэг байсан. Жил бүхэн одоо төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарыг одоо өргөн авч ирж бүх застав, харуул, ангийн бие биелэлтгүй нарийн мэргэжлийн эмч нарын одоо үзлэг шинжилгээ хийж үздэгэлээр ирсэн хүмүүсийг хяналтанд авч ажиллаж ирсэн юм аа. Хэллийн одоо зөрчил их байгаа үед хэл хамгаалах болон гэлчдийн үйл ажиллагаанд бас санаатай болон санамсруугаар одоо буудал цаана утганы хэрэгүүд бол нэлээд олон удаа гарсан, 20 гаруй удаа гарсанд би бол анхны шатн дээр нь очиж эмнэлгийн тусламж одоо үзүүлж байлаа. Тэгээд надтай хамт бол аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олон тэгээд сүмийн эмнэлгүүд, мухар ихсэн эмнэлэг, хандгаатын эмнэлгүүдтэй одоо хамтран ажиллаж одоо надад болон бидний одоо гүн тусаас хамтран ажилладаг байсан юм аа. Одоо хамт ажиллаж байсан 4 нэх эмч байна, 20 гаруй сувлэгч байна, 10-аад одоо асрагч байна. Энэ бүхэндээ одоо би бас баярлаж талархаж явдгийг нэрхийлье. За би одоо тангаргийг одоо 4 нутгаар иргэсэн байгаа. Хүн эмнэлгийн тангаргийг баг эмч болж 1 өргөд, их эмч болж 1 өргөд, шин цэрэг болж 1 өргөд, офицер болж 1 өргөд ингээд 4 удаа одоо өргөж байлаа. Тэгээд одоо надтай хамт ажиллаж байсан одоо бие биелэлтгүйнд баяр талархснаа илэрхийлье. За тэгээд одоо ангийн 50 жилийн төгөөх гэж байна. Энд одоо хамтран ажиллаж байсан бүх хүмүүс Ахмад хэлчихэд одоо ажиллаж байгаа залуучуудаа одоо хэл хамгаалах үйлчлэн сайн сайхныг хүсье. Ангийнхаа хувьд одоо сайхан амжилт үзүүлж өгтараа гэж хүсье.